сэтгэл зүйн сургалтыг дэлхийд дахинд хүргэх тухай. За тэгээд үүнд одоо багш бэлтгэх дэмжих хөтөлбөр, судалгаа, шинжилгээ, үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлэх түншлэлийн ажиллагаа гэсэн энэ одоо ийм сэдвүүдээр одоо илтгэлүүд тавигдана. Надад 5 минут өгсөн учраас би одоо нийгэм сэтгэл зүй ёс суртахууны боловсролын талаар хэдэн үг хэлье. За миний хувьд бол одоо энэ зүй ёсны сэдв гэж бодож байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ одоо амгалан аз жаргалыг хүсдэг болохоос зовлон хүсдэг. Үүгээрээ бид нар бүгдээрээ адилхан. Би ингээ хүмүүст ямагт хэлдэг, дандаас асуудаг. Бид нар хүн яг төрснийхөө дараа хүүхэд яг төрөхөөрөө юу хийдэг вүлээ? Төрөнгүүтээ юу хийдэг вэ? Хүүхэд уйлдаг шүү дээ. Төрөнгүүтээ уйлснараа хүүхэд одоо ямар нэг шашны гүн ухааны тулаар хилэлцъя гэж гуйж байгаа биш. Хүүхэд бодвол нийгэм сэтгэл зүй ёс суртахууны боловсролын талаар асууж байгаа байх, тийм үү, гуйж байгаа байх, тийм үү? Хүүхэд нярай хүүхэд одоо асрангүй хайр инэрлийг гуйж байгаа. Одоо ямарваа нэг нөхцөлгүй болцолгүй хайрыг гуйж хүсэж байгаа. Түүнээс биш одоо бидний бизнесийн нөхцөл болцолтой хайр биш. За тэгээд энэ бүхэнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ бүхэнд зөөлөн хүч хэрэгтэй, хатуу хүч хэрэггүй. Зөөлөн хүч бол боловсрол, гэгээрэл, харин хатуу хүч бол одоо тэр буу шийдэм, зэвсэг. За тэгээ хоцрогдсон зүйл хиймээр байвал тэр буу зэвсгээ хэрэгжилж болно гэж. За альва соёл иргэншил, альва соёлыг харах юм бол тэр соёл иргэншлүүдийн амжилт, хөгжил сэтгэл нь ёс суртахуунд суурилсан байдаг. Хэрвээ тодорхой орны хууль зэргийг авч үзвэл янз бүрийн шашинтай, янз бүрийн соёлтой ихэнх орнууд одоо ямар нэг хэлбэрээр, ямар нэг хэмжээнд иргэний ёс зүйд суурилсан байдаг. Энэ бүхэн бол байгаа. Тэгэхээр одоо бид нар юу мэдэх хэрэгтэй байна вэ гэхээр зэрэг боловсрол гэдэг бол зүгээр л унших, бичих, математик төдий биш. Боловсрол бол хүн төрөлхтний хөгжил, цэцэглэл, хувийн хөгжил. Энэ одоо өсөлт хөгжил ёс суртахуунаар дамжиж ирдэг. Одоо бид нар яриад байгаа энэ нэгүүлсэнгүй, инэрэнгүй сэтгэлээр дамжиж ирдэг. Үүний зэрэгцээ бас одоо бэлэг бэлгүүн, оюун ухаан маш хэрэгтэй. Бага зэрэг одоо оюун ухаан ойлголт бэлэг бэлгүүнтэй байвал одоо бос хүнийг хөнөөх хэрэггүй. Ягаад гэвэл тэртээ тэргүй мөнх бос юм. Хүнийг зовоох хэрэггүй. Хүн тэртээ тэргүй зовж байгаа. Ингэж ойлгосноор одоо бидний өнөөдрийн тулгарч байгаа зовлонгийн ихэнх нь одоо хүний нөлөөтэй, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан. Өнөөдөр дээрхий гигантын дэлхийн долларын талаар ярьлаа. Энэ ч гэсэн бас тийм шалтгаантай. Иргэний ёс зүй одоо бид нар одоо бие махбодтой анхаарах хэрэгтэй байдагтай адилхан бид нар сэтгэлдээ анхаарал тавих хэрэгтэй. Өнөөдөр одоо дэлхийд тулгарч байгаа асуудлууд одоо оюуны сэтгэлийн ядууралтай холбоотой. Одоо бид зөвхөн л одоо гадаад мэдрэмж, бие махбодтой анхаарч, бие махбодтой авч байгаа. Зөвхөн одоо энэ гадаад мэдрэмжид тулгуурсан сэтгэгдэл хизээч урт хугацааны доктортой аз жаргал амгаланд хүргədэггүй. Тэнд одоо хязгаарлалтай. Тэр одоо жишээлбэл одоо гадаад нөөц баялаг одоо
хязгаарлагдмал. Тэгэд тэр одоо дуусч байгаа. Нийгэм сэтгэл зүй ёс суртахууны боловсрол бол одоо устай адилхан тийм зайлшгүй хэрэгтэй. Цай кофетэй адилгүй. Та кофеийн дуртай байлаа гэхэд бусад хүмүүс кофе уух ёстой гэсэн үгэд кофе дуртай бол кофетэйч кофегүйч хүн амьдрч чадна. Харин усгүй бол хүн амьдрч чадахгүй. Тэгэхээр энэ одоо хамгийн нэгдүгээр анхаарах санах зүйл шүү. За тэгэхээр одоо иргэний ёс зүйн усыг хүртээ. Та нар уудаг кофе цай. Кофе цайнд ч гэсэн хамгийн их хувь нь одоо бүрэлдэхүүн хэсэг нь ус байгаа шүү дээ. За энэ хилцүүлгийн үеэр бас бодсон зүйл, ажигласан зүйл бол за яг одоо энэ нийгэм ёс зүйн сургалтын хөтөлбөр одоо анги танхим сургуульд за бид нар одоо энд ямар нэг хийгээд байх юм байхгүй гэж бодож байгаа шиг байна. Энэ буруу шүү. Одоо өнөөдөр энэ одоо ус шиг энэ хэрэгтэй энэ иргэний ёс зүйг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ одоо ийм эрэг өөрчлөлт гаргахад үүрэг гүйцэтгэх учиртай энийг зөвхөн одоо багш сургууль хүмүүжүүлэгчдэд орхиж болохгүй. Бас нэг чухал зүйл бид нар одоо хэлэх хэрэгтэй. Одоо энэ иргэний ёс зүйг судлахдаа одоо байгалыг ойлгохын тулд байгаль шиг амьдрах хэрэггүй. За байгаль бол одоо хин дайсан, хин нөхөр вэ гэж ялгахгүй одоо хүн бүхэнд л одоо нөөцөө хүртээдэг. Ямар ч одоо ялгуурлал байхгүй. Ялгуурлал болоод ялгамжаатай хандах нь хүний мунхаг оюунаас гардаг. Тийм учраас одоо сэтгэл илүү ойр байж ялангуяа одоо бэлэг бэлгүүн танин мэдэх үед ойр бай. За энэ бидний өнөөдөр тулгарч байгаа асуудлууд бид нар бэлэг бэлгүүнийг төлөвшүүлж чадахгүй байгаадгаас гарч байгаа. Одоо бидний бэлэг бэлгүүнийг хөгжүүлж байгаа энэ хурд шинэ ухааны технологийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа лагтор гівшээ танд. За одоо хэдэн зарлал хэлье. За дөрөвчийн хэлсэнчлэн асуултуудаа бичээд өгч болно. Төгсгөлийн одоо мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийн үеэр. За одоо энэ нэгний цаана байгаа тэнд асуултуудаа орхиж болно. Тэгээд төгсгөлийн хэлэлцүүлгийн өмнө та бүхний асуултыг бид нэр бүгдийг цуглуулж авна. За бас нэг зарлал болоо. Зарим нэг хүн одоо өөр нэг оролцогчийн цэнхэр зүнхийг андуураад авчихсан болтой юм байна. Тэгээд түлхүүр төрөвчин байхгүй байгаа нэг эмэгтэй байвал одоо зүнхээ шалгаад энэ таны зүнх мөн үү гэдгийг шалгаарай. Өөр хүний зүнх байж магадгүй шүү. Андуураад авчихсан байж магадгүй. Хэрэг андуураад буруу зүнх авчихсан байвал энд байгаа манай ажилтнанд өгөөрэй. Каролд өгөөрэй. Тэгээд зүнхийн эзэнд нь бид нар хүлээлгэж өгье. За слайд жаахан сааталтай байгаа учраас бид нар 10-15 минутын хойно эхлэн. Тэгээд үйл ажиллагаа тэгэхээр 10-15 минутаар жоохон хоцорч төгснө. Манай олон улсын хөтөлбөрийн хорооны тусгай хурал энэ өрөөнд бас хийгдгээр төлөвлөгдсөн байгаа. Тул одоо тэнд оролцох хүмүүс энэ өрөөндөө энэ үйл ажиллагааны дараа үлдэн бусд нь өрөөг чөлөөлөөрэй гэж хүсэж байна. За ингээд миний бидний мэргэжилт нэгтэн Криста Динари болон хатагтай энди Сэтевэндемиг урьж байна.
За ингээд бид хоёр илтгэлээ танилцуулахад бэлдэн боллоо. Одоо ингээд илтгэлийг маань үзүүлэх байх. Би төслийн зохицуулагч Линди Сетивиндеми, энэ миний хамтран ажилладаг Кристатинари. Одоо бид нар төлөвлөсөн зүйлээ та бүхэнд танилцуулъя. Бид нарт дөрвөн дурдсан биднэрт одоо онлайн платформ байгаа. Бусад одоо их усрууд бас байгаа. Одоо энэ бүхнийг одоо та бүхэн тодорхой ойлгож, тодорхой төсөөл авахын тулд одоо та бүхний гартаа одоо ямар бодоо мэдээллийн усрууд байгааг мэдхийн тулд бас одоо интернетээр одоо та нар хүртээмжтэй ямар мэдээлэл байгааг та бүхэн ойлгуулах танилцуулъя. Одоо бидний санаа бол боловсролын салбарын бүх ажилтан бүхэн одоо шаардлагатай арга хэрэгсэлтэй байх ингэснээрээ одоо сурагч нарын амжилтад туслах боломжтой байх ёстой гэж үзсэн. Одоо боловсролын арга хэрэгслүүд байгаа. За дараа нь бол одоо олонтой асуудаг асуултууд эдгээр нь бол одоо та нар биднэрт таих болов уу гэсэн асуултууд байгаа. Өнөөдөр үдээс өмнө одоо манай онлайн платформын тухай одоо танилцуулгаас одоо баримжаа олгох курс байгаа. Үн төлбөргүй зөвхөн бүртгүүлээд хамрагдах боломжтой. Өнөөдөр үдээс өмнө бас дордсон миний төлөвлөгөө гэсэн хуудас байгаа. Энэ хуудсанд одоо та энэ онлайн платформтой хэрхэн ажиллаж байгаа явцыг тэмдэглэх болно. За хөтөлбөрийг өндөрлснөөхөө дараа энэ баримт бичгийг та өөрөө хэрэглэхээр хүлээж авна. Бага ангийн бага сургуулийн сургалтын хөтөлбөрт тарааж өгсөн цүнхэнд байгаа. Түүнчлэн багш нарын гарын авлага байгаа шар ном. За энэ номын талаар бид нэг хэдийн хэлье. За өнгөрсөн хугацаанд багш нар одоо шууд одоо хаалгасч ороод одоо энэ байгаа зарим одоо сургууль Атлантагийн Жоржиа мужи улсын сургуулийн зураг энэ одоо өөр анги танхимууд байгаа. Тэгээ багш нар нь одоо шууд энэ сургалтын хөтөлбөр рүү үсэрч орохоор шийдсэн. Гэхдээ одоо энэ сургалтын хөтөлбөрийн бүтэц болон багш нарын гарын авлагыг уншиж болно. За тэгснийхээ дараа тэгээд онлайн курсыг дүүргэснийхээ дараа энийг хэрэгжүүлэх ажилдаа шамдан орж болно. Тэгэхээр өнөөдөр та нарын сонсон зүйл бол за энэ хөтөлбөр одоо хэн бүхэнд хүртээмжтэй одоо ангийн багш сургуулийн захиргаач гэсэн авч хэрэглэх боломжтой. Одоо 6-аас 8 цаг байх болов гэж тооцоолсон. Эцэст нь та бүхэн одоо сургалтын хөтөлбөр видео хүлээн авч болно. За эдгээр нь одоо хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр дэх зүйлсийн тусгал байгаа. За тэгээд модуль тус бүрээр одоо өөрийнхөө одоо явц гарсан одоо бага ангийн эхэн үе, бага ангийн ахлах үе тэгээд дунд сургуулийн одоо эдгээр төвшнүүд нь 40 одоо сургалтын үйл ажиллагааг багтаасан. Эдгээр нь 20-с 40 минут нь одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд байгаа. Тэгээд ямар байдлаар анги танхим хэрэгжүүлэх нь одоо тухайн анги танхимаас шалтгаална. За энийг одоо бид нар хоёр дахь
гэж бодож байна. Одоо энийг бүгдээр одоо ойлгосон биз дээ. За одоо та бүхний анхаарлыг багш нарын гарын авдаг шар номонд та бүхний анхаарлыг хандуулъя. За хэрэгжүүлэх удирдамж одоо нэгүүлсэнгүй анги танхимыг бий болгох аргачлал одоо тухайн соёлын одоо өвөр мөц нөхцөл гэх зэрэг энэ бүх зүйлүүд одоо тухайн анги танхим хүүхдүүдэд холбогдолтой асуудлууд түүнчлэн одоо нийгэм сэтгэл зүй ёс суртахууны хөтөлбөрийн багш сургууль хүмүүжүүлэгчин өөрөө хэрхэн одоо энийг өөртөө хэрэглэх вэ? Одоо тэгээд ийм багш байх нь одоо ямар утгатай би энэ процессын одоо хөтөж байхын тулд та одоо өөрөө энэ хөтөлбөрийн мэрэгжилтэн юм а гэж заавал мэдрэх шаардлагагүй гэж хэллээ шүү. За энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө та өөрөө энийг одоо өөрөөс одоо энийг сурсан мэдсэн гэдгийг за бүх багш нараа бас одоо бидэнд иргэн мэдээлэл өгөх байх. Бид нар өөрсдөө ч гэсэн тийм төгс мэрэгжилтнүүд биш. За энэ нь одоо та бүхний ойлголтын талаас хамгийн сайн практикийн талаарх ойлголтоос ялгаатай байж болох магадгүй. За ингээд одоо хэрэгдэж энийг төгөлдөр болгож одоо хүн бүхний хэрэгцээнд зохистой болгох байх гэж бодож байна. Ингээд энэ онлайн хөтөлбөр бас нэмэлт семинарууд байх болоо гэж бодож байна. За тэгээд одоо энийг бас одоо сурагчдтайгаа хуваалцаарай. За хэрэг асуултууд байвал тэгээ хариултыг бид нар мэдчихвэл хариулнаа. За тэгээд энэ бүхнийг одоо оюутнуудтайгаа энийг шинжилж судалж үзэх их нь одоо илүү тустай. Ингэснээр одоо илүү одоо бүтээлч аргачлал байх юм. Энд одоо заавал одоо бүр нарийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгаа хийх албагүй. За одоо энэ удирдамж доторх 89-р хуудас байх энд одоо яаж цаг хугацаа давчуу байвал яаж эхлэх вэ гэсэн удирдамж байгаа. Одоо энэ хэд хэдэн практик үйл ажиллагааг байгаа. Одоо дурдал мэдрэмжийн үйл ажиллагаа, нэгүүлсэнгүй дадуулга гэсэн ийм юмнууд байгаа. Одоо тухайн өдөртөө одоо ямар дараалал хиймээр байна. Тэднээс одоо бүтэн одоо хичээлийн цаг хүрэлцэхгүй байвал одоо тэр үйл ажиллагаанууд дотроос одоо аль нь илүү зохистой байна вэ гэдгийг авч өөртөө сонгоод зохион байгуулж болно. За нийгэм сэтгэл зүйн сургалт одоо тусдаа бие даасан хөтөлбөр байх уу, өөр хөтөлбөртэй хамтруулж болох уу гэхлээр одоо аль нь болно. Жишээлбэл зарим багш нар энэ хөтөлбөрийг одоо зайлшгүй хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр гэж үзэж хэрэгжүүлдэг. За ахлах сургуулийн төвшөнд одоо академик хичээлийн үеэр англи хэлний багш ч юм уу одоо зургийн багш ч юм уу одоо энэ академик хөтөлбөрийнхөө хүрээнд нийгэм сэтгэл зүй ёс суртахууны хөтөлбөрийг оруулж хэрэгэлдэг. За бас 45 өдөр энэ хөтөлбөрийн хүрээнд сургалтад хүүхдүүд бас хамрагдах тохиолдол байсан. Өчигдөр ч гэсэн нэг охин хэлжсэн одоо манай сургууль 7 хоногт нэг л удаа ордог, илүү олон ороосоо гэж хүсдэг гэж. Ингээд маш олон
арга хэлбэр байж болно. Суралцагчдаа нийгэм сэтгэл зүй ёс суртахууны хөтөлбөрийг хүргэх тэгэхээр одоо энд одоо хэрэгжүүлэх одоо боломжуудыг одоо зарим сургуульд одоо хэрэгжүүлж байгаа нэг л анги танхимд хэрэгжиж байгаа одоо маш сэтэлжсэн тийм багш хэрэгжүүлж байгаа зарим сургууль одоо сургууль даяараа хэрэгжүүлж байгаа. Өчигдөр зарим хүүхдүүд одоо бас энэ талаар ярьж ирсэн өчигдөр. Тэгээ өөр босод одоо сонголт арга хэрэгслүүд бас хэлбэрүүд байж болно. За бас нэг одоо та бүхний асуусан зүйл одоо манай багийн гишүүдээс асууж байсан одоо нийгэм сэтгэл зүйн суртахууны сургалтын багийн гишүүн яаж болох вэ одоо хэн хэрэгжүүлж болох одоо боловсролын мэргэжилтнүүд орон нутгийн бусад гишүүд байж болно. Тэдэнтэйгээ одоо энийг одоо бодит байдал болгохын тулд та нар тэдэнтэйгээ мэдээллийг хуваалцах хэрэгтэй. За ингээд дараагийн хэдэн 7 хоногт бид нар одоо онлайн дээр одоо нэмэлт мэдээлэл тавих бодолтой байгаа. За эхлээд одоо нийгэм сэтгэл зүй ёс суртахууны боловсрол одоо хэрхэн оюутнуудад үр шимээ эерэг үр шим хүртэж байгаа талаар одоо зарим жишээ баримтуудыг бас танилцуулна. За тэгээд одоо яг одоо бодиттой явагдаж байгаа үйл ажиллагаатай холбож хэрэгжүүлж болно. Сургууль жишээлбэл одоо энтэй ойролцоо үйл ажиллагаа явуулж жишээлбэл одоо амгалан жаргалтай байдлыг бий болгохын энд одоо нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хөтөлбөрийг одоо энэ дээр бас хослуулад явах боломжтой. Бас одоо энэ хөтөлбөр нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хөтөлбөр хэрхэн одоо байгууллагын одоо эрхэм зорилго болон хэрэгцээтэй нийцэж байна вэ гэдгийг тайлбарлаж болно. Энэ одоо байгууллагын соёлтой яаж уялдаж байна гэдгийг авч үзээд тэгэхээр одоо сургуулийн одоо үнэт зүйл эрхэм зорилготой хэрхэн нийцэж байгааг үзүүлээд ингээд одоо захиргаантай ингээд одоо тэр одоо саналаа танилцуулах боломжтой. Өөрөөр хэлбэл бид нар энийг хиймээр байна гэж шууд хэлхийн оронд тэгээ хин нэгэн одоо ямар нэг байдлаар одоо дэмжинэ гэж бодохын оронд харин одоо сонирхсан хүмүүстэй хамтраад тэгээд одоо тэр саналаа танилцуулаад тэгээд бүлэг хүмүүстэй тэрийг хилэлцэж болно. Түүнчлэн одоо хэдэн багш нар одоо нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хичээлийг сурагч нарт илүү насан туршид заах байдлаар одоо үзүүлж болно. Одоо бүтэн хөтөлбөрөөр нь ч биш одоо тодорхой хэсгийг нь үзүүлээд одоо энэ ямар сонирхолтой ач холбогдолтой гэдгийг харуулж болно. Ирээдүйд одоо бид нар бас одоо онлайн платформ одоо курсүүдэд тавина та бүхэн оролцох боломжтой. Дараа нь бас одоо бичлэн семинар зохион байгуулна. Одоо гэхдээ одоо хүний нөөц багтаа байгаа учраас одоо энэ боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг та нар мэдж байгаа. Одоо бас бүс нутгийн үйл ажиллагаа өөр хэлбэрийн одоо семинарууд бас одоо бүс нутгийн сүлжээн тэгэхээр одоо яаж одоо холбоотой байх одоо нөхцөл байдлыг танил. За ингээд имэйл хаяг байна. Мөн одоо Facebook, Instagram хаягуд байна. Twitter-ийн хаяг бас байна. За бас энэ дорно мэдээллийн за ингээд http://tnew.com
За энд вебсайтын хаяг. За тэгээд асуулт одоо санал байвал одоо энэ хаягаар одоо тэдгээрийг тавих боломжтой. Тэгээд бид нэр эргээд хариулнаа. Анхаарал тавьсан манай үйл ажиллагаанд оролцож байгаад баярлалаа. За дараагийн сэдв маань судалгаа шинжилгээ үнэлгээний хөтөлбөр. Бид нар одоо хөтөлбөрийн одоо шинжилгээний за одоо сургалтлагч нарын одоо явцыг одоо үнэлгээ бас хэрэгтэй. Гэхдээ үүний өмнө одоо хэрэгжүүлэлттэй үйл явцыг авч үзэх зэрэгцээ одоо өөрсдөөсөө ингэж асуух хэрэгтэй. Одоо хөтөлбөрийг одоо зориултын дагуу хэрэгжүүлсэн хурц байна уу? Хөтөлбөр нь одоо зориултын дагуу үр нөлөөнд тусч байна уу гэдгийг одоо бас өөрөөсөө асуух хэрэгтэй. Эдгээр асуултад хариулах хэрэгтэй. Энэ нь одоо юу хийж байна вэ гэдгийг одоо ойлгож мэдэх нь шийдвэрлэх ач холбогдолтой учраас ингэснээр одоо энэ хөтөлбөр одоо сурвалжлагчдад сонголтуудыг энд үзүүлж байна. За бид нар юу хийсэн гэхээр зэрэг 2 загварыг авч үзсэн. За үндэсний одоо эрүүл мэндийн байгууллагууд түншлэгчтэй хэрхэн ажилладаг гэх мэт талаа. За тэгээ та бүхэн санаарэ гэж энэ бол хэрэгжүүлэх үйл явц. Тэгэхээр энийг би ангидаа хэрэгжүүлж болохгүй нэ гэж бодох. Гүйгээр зөвхөн хэрвээ эрдэм шинжилгээний ажил сонирхолтой бол энэ одоо ийм процесс үйл явц юм аа гэж. За сонирхож байгаа хүмүүсийн хувьд одоо энэ 6 бүрэлдэхүүн хэсгийг зохицуулан хэрэглэхэд хүргэх мөн одоо мэдээлэл өгөгдөхний удирдлага зөвлөл гэж байх. Одоо дараа нь одоо туршин хэрэгжүүлэх нэмэлт өөрчлөлтөд сургалтын процесс явагдана. Дараа нь тэгсний дараа энэ сурвалжлагчдын үнэлгээг хийн. За үнэлгээ
хэд хэдэн төвшөнд явагдана. Бас за энд одоо баримтад суурилсан тийм байдлаар энэ үнэлгээг хэрэгжүүлэх энэ одоо тоон үнэлэг илэрдийг авч үзсэн энд одоо нийцэл үйлдэл баримтлалууд болон одоо орчин нөхцөл гэсэн эдгээр нь одоо хоорондоо харилцсан уялдаатай юм а. Одоо энэ нийгэм сэтгэл зүйн боловсролын хөтөлбөрийг нээхдээ одоо олон улсын хэмжээнд энэ дэлгэрхийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнөөдөр энэ талаар ажиллаж эхлэх хэрэгтэй. Нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хөтөлбөрийн одоо энэ үе шатыг бид нар одоо alignment буюу нийцлийн үе шат гэж хөгжин зэвсгэлсэн ертөнц дэлхийг бий болгох зорилготой. За энэ одоо бас нийгэм сэтгэл зүй ёс суртахууны боловсролын хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа энэ сургалтын боловсролын хөтөлбөртэй бүрэн нийцэж байгаа. Нөгөөх нь болохоор олон улсын за IB суралцагчийн профайл гэдэг нь одоо нээлттэй сэтгэлтэй санаа тавьдаг гэх зэрэг энэ чанаруудыг багтаана. Бас өчигдөр та нар сонссон нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр нь ACL. За энэ бол одоо нийгэм сэтгэл зүйн сургалтын хөтөлбөртэй дээр одоо тодорхой одоо шинж байдлуудаараа энтэй одоо адилхан давхцсан бас сонирхож хэрэгжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн. Одоо энд хэрэгжиж байгаа одоо тэр амгалан хөтөлбөрөө тэдгээр хөтөлбөрүүтээ одоо хэрхэн одоо хамтруулан
хослуулан хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг бас авч үзэх боломжтой. Дараагийн хэсэг нь бол энэ хөтөлбөрийг одоо олон улсад хүргэе гэвэл одоо эдгээр үзэл баримтлалыг одоо янз бүрийн соёл, янз бүрийн хэлтэй орнууд хэрхэн өөрөөхөө ойлгож байгааг нь бас судлах хэрэгтэй. За тэгэхээр одоо үйл ажиллагаа, нийгмийн хамтын харилцаа ажиллагаа гэх зэрэг хүчин зүйлээр дамжиж хэрэгждэг. Бид нар одоо энэ одоо үзэл баримтлал хэрхэн ойлгогдож байгааг ойлгох бас нэг хэрэгцээ. Одоо нэгүүлсэнгүй сэтгэл систем жилсэн сэтгэлгээ болол одоо энэ манай хөтөлбөрийн одоо гол зарчмууд за хүүхдүүд одоо нэгүүлсэнгүй гэх зэрэг үзэл баримтлалыг одоо хэрхэн одоо хөгжүүлж за ингээд контекст хам сэдв нь одоо энэ хөтөлбөрийн сургалтын хөтөлбөртөө багшийн дараагийн шатанд доктор Брэндон дэлхийн түвшний хамтын ажиллагааны талаар танилцуулна. Баярлалаа. Тайнерилин Тиралин Дэнсэн хоёрт за үдээс өмнөх үйл ажиллагаанд доктор Лувсан Данзныгийн одоо за манай хамтран ажиллагчид хэлсэнчлэн одоо энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхний хүчин зүйл нь дэлхийн дахины хамтарсан ажиллагаа байх юм. За бусад одоо нэг сэтгэл зүйн хөтөлбөрүүдтэй дээрхийн гигантны тавьсан санал юм. Ихэнх хөтөлбөрүүд одоо нэг л улс оронд хэрэгждэг. Тэгээд нэг л улс оронд туршин хэрэгжүүлдэг. Маш олон жилийн дараа өөр хэлнүүдэд орчуулад өөрний газар туршин хэрэгжүүлээд ингэдэг. Харин манай хөтөлбөр бол анханасаа дэлхийн нийтийн хөтөлбөр байхаар ажиллах нь илүү үр дүнтэй байх болно. 6 сарын өмнө бид нар олон улсын одоо хөтөлбөрийн хороо байгуулсан. Энэ одоо хөтөлбөрийн хороо одоо энэ нийт хийхээс өмнө зардаж дэлхийд мэдээлэхээс өмнө хүмүүс бидэн дээр ирж тэр үед одоо 14 орноос 23 гишүүнтэй болсон байсан.
Тэгээд ноён сампл олон улсын хөтөлбөрийн зохицуулагч энэ хороог зохицуулдаг. Энэ хорооны зорилго нь одоо бид нар бүгдээрээ санал сэтгэлээ солилцох, саналаа солилцох. Тэгээд одоо тухайн орон нутгийн улс орны нөхцөл байдал, соёлын нөхцөл байдалд хэрхэн одоо энэ хэрэгжиж байна, янз бүрийн хилтэй оронд янз бүрийн боловсролын тогтолцооны хүрээнд яаж хэрэгжиж байна, харилцан бие биенээсээ яаж суралцаж болох вэ гэдгийг авч үздэг. Одоо энэ хорооны тусалж бас одоо судалгаа шинжилгээний хөтөлбөр боловсруулахад бас тусалдаг. Энэ бол маш одоо үр шимтэй ажил байсан. За энэ одоо хорооны хэмжээ одоо экспонентээр нэмэгдэх болно. Одоо энэ харилцаанд одоо бид нар юу хийх гэж нэхэр зэрэг одоо бүс нутгийн за өчигдөр орой бас энтхийн болж байгаа байдлыг судлаад үзээрэй гэж. За өөр нэг асуудал бол судалгаа шинжилгээ. За манай олон улсын түнш нар бас энэ судалгаа шинжилгээнд их сонирхож байгаа. Хэрэгжүүлэх гэвэл одоо энэ нь одоо баримтаа суурилсан байх шаардлагатай гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Бас тэд хороонууд бас гарч ирж байгаа. Тэрэл эндсэн содном нарыг одоо илүү өргөн одоо эрдэм судалгаа шинжилгээний хөтөлбөр боловсруулах болоо гэж бодож байна. Бас одоо энэ антропологи угсаатны зүйн судалгаа шинжилгээнүүдийг хийгдэх учиртай одоо тэгээ салбар дундын судалгаанууд байвал их тустай байх болно. Тэгэхээр та бүхэн одоо би энэ талаар бид нартай холбоо байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх түүний зэрэгсээ бидэнд дэмжиж ажиллах боломжтой. Тэгээд одоо ойлголтын санамж бичиг одоо олон улсын түншүүттэй болон Америк нэгдсэн улс дахь түншүүтийг гарын үсэг зурна. Бүс нутгийн сүлжээний загвар руу илүү манай цаашдын чиг хандлага явж байгаа. За одоо бас мэдээллийн үүсвэрүүд бий болгох.
За бидэнд бол одоо хөгжлийн сэтгэл судлал системийн сэтгэлгээ, нийгэм сэтгэл зүйн боловсрол энэ бүх одоо салбарын мэдлэгүүдийг одоо нэг дор цуглуулж одоо цаашдаа хөтөлбөрийг боловсруулахад оролцуулах сонирхолтой байгаа. За одоо ганц стандарт хэрэгжүүлэх загвар байх ёсгүй. Одоо дэлхийн ертөнцийн маш олон янз зохицуулж хэрэглэх боломжтой. Бид нарыг одоо заавар өгөхийг хүлээх хэрэггүй. Их хөтөлбөр бол дэлхийд дахин зориулж хийгдсэн. Тэгээд дээрхий гигантны одоо агуу их хараатай санаачлагын үр дүн одоо энийг одоо жишээлбэл багш нарын бэлтгэлийг яаж хэрэгжүүлэх вэ? Зарим хүмүүс хэлж байна маш эрчимтэй одоо багш нарын сургалт явуулах хэрэгтэй. Багш бол хамгийн гол шийдвэрлэх хүчин зүйл. Хэрэг багш өөрөө хөтөлбөр хэрэгтэй гэж гэх мэт ийм одоо маш зөрүүтэй янз бүрийн одоо үйлдэл баримтлалууд явж байгаа. Энэ одоо эмпирик асуудал одоо 600 одоо багш сургууль хүмүүжүүлэгчдэд тарааж өгөөд тэдгэрийг одоо туршин хэрэгжүүлэх. За намайг одоо яриагаа өндөрлөж гэж байх шиг байна. За ингээд ахлах сургууль Ясмин Мона гэх зэрэг одоо сургалт зохион байгуулж болно гэх зэрэг янз бүрийн санал одоо явж байгаа. За тэгээд эндээс юу харагдаж санаачлаг гаргаад одоо хэрэгжүүлэх алхам хийсэн байгаа. За энэ олон улсын үйл ажиллагааны гол зорилго нь ганчилжий. Заримдаа та нар одоо за одоо бидний хийгээгүй байгаа зүйл бол одоо хүмүүсийг дуулаарай гэж хэлээгүй. Одоо манай энэ дотор дуулдаг хүмүүс байвал за одоо хүмүүс бослоо. За та нарын олон одоо энэ дууг мэдэх байх. Энэ бол маш хэрэгтэй. Дээрхийн гигантэн бас одоо хүн бүхэн одоо аз жаргалыг эрт хилдэг гэж айлддаг. За тэгэхээр энэ дуу нь бас тэр аз жаргалын мэдрэмж бас тогно.
Ингээд за манай та тавьчихсан байх. За тэгээд одоо тэр асуултуудаа бас бичээд өгөөрэй. Сагсан тэгэрэй гэж хэлсэн үүдийн зоогийн өмнө. За одоо бас гівш хүндэт гівш ирж бод манай үйл ажиллагаанд нэгдэн. Нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны сургалтад бие даасан системийн сэтгэлгээг дэмжих энэ бүхэн байгаа гэтэл одоо орон одоо энийг доктортой байдлыг яаж хадгалах вэ? Яаж одоо энэ сургууль дээр сурсан эдгээр чанаруудаа анги техник бас гараад үргэлжлүүлэн хадгалж байх нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ? Хариулах уу? Миний бодлоор бол нийгэм сэтгэл зүйн суртахууны зарчмуудыг хэрэгжүүлэх нь энэ 2 дугаар бүлэг байсан шиг санагдаж байна. Өөр за бидний мэдж байгаагаар хүүхдүүд одоо маш одоо хатуу ширүүн орчинд амьдардаг, харин сургуулийн орчинд одоо өөрсдийн одоо яаж тэр одоо сайхан сэтгэлийн одоо хаашаач явсан одоо энэ одоо сандаг зүйлээ одоо өөртөө авч явахад хэрэгтэй тийм байж болно. Одоо нэг ангиас дараагийн ангийн төвшөнд энийг үргэлжлүүлэхийн тулд өчигдөр нейронны холбооны тухай ярьж байсан. За тэгээд энэ ангидаа сурсан зүйлийг гэртээ төдийгүй бас харагдахгүй бол одоо сурсан зүйлээ одоо мартаж магадгүй гэсэн ийм асуулт байна гэж тэгээ худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй гэдэг ийм одоо энэ одоо сүсэг бишгэлтэй суурилсан аргачлал байвал тэр нь одоо дараа нь гараад явлаа хүмүүс худлаа ярьж ийн зарим нь шаардлагатай худлаа хэлэх хэрэгтэй штэ гэдэг ингээд хүмүүс хэлэх тохиолдол байдаг. Манай энэ нийгэм сэтгэл зүйн суртахууны боловсрол бол тэрнээс өөр энэ одоо зүгээр л худлаа хийж болохгүй гэж хэлж байгаа биш. Одоо
нэг шинэ орондоо худлаа ярьдаг тийм одоо орчин нөхцөлд амьдарч байвал одоо ямар байх вэ? Их зэрэг энэ бүхнийг одоо учир шалтгааны үндсэн дээр одоо шинжилэн үзэх. За өчигдөр ярьжсэн 2 дээр 2-ыг нэмэхээр 4 гэж. Одоо тэр хүмүүс одоо тэр 2 дээр 2-ыг нэмэхээр 4 байдаг бишээ гэдэг байгаа хүмүүс тэрийг одоо мэдэхгүй хүмүүсийг одоо уучлах энэрх тэд нар одоо тэгэхээр одоо бас тухайн зан үйлийн сөрөг үр даваарыг мэдэхгүй хүмүүст одоо бас энэрнгүү хандах. Тухай ярьжсэн нөгөө охиныхоо хэлсэн үгийг үдээс өмнө бас ярьжсэн. За хүний хөгжлийн үүднээс хариуллыг сургууль, гэр бүл одоо ямар нөлөөтэй байдаг тэр нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг талаар ярьж байсан. За хөтөлбөр одоо өргөжих явцад одоо бүх мэдээлэл одоо эцэг эхчүүдэд одоо юу хэрэгжиж байгаа талаар бас одоо бид үншүүдтэй харилцах энэ одоо бүхэлдээ ийм стратеги байж болох юм да гэж за нэмж хэлэхэд энэ болол одоо сэтгэл одоо дэлхийн нөхцөл одоо дэлхийн дулаан арга гэх зэрэг одоо за шинжилгээ судалгаанаас үзэхэд одоо цөөхөн хэдэн хүн ч гэсэн одоо дэлхийд даяар өөрчлөлт хийж боломжтой байдаг одоо энд одоо өөдрөг үзэл сэтэл хэрэгтэй. За баярлалаа. За одоо багш нар одоо бага насны хүүхдүүд суралцж явах үедээ одоо маш их хүчтэй тийм зөрчил бүс гэж байгаа. За нэг нь одоо нам түвшний бүс гэж байгаа. Сэтгэлийн хатуучлалын бүс гэж байгаа. За өндөр зоонд байгаа тохиолдолд одоо энэ тэгвэл заримдаа одоо хүүхдүүдтэй ярьж болно одоо асуудлыг ярилцаж болно хүүхэд ярьж байвал болохгүй гэдгийг за тэгэхээр одоо аяг эсвэл нам зоонд байвал одоо буцаад хэвийн зоонд буцааж оруулах арга байж болно. Өөр хариулах. За дараагийн асуулт сонирхолтой юм байна. За уламжлалт нөхцөл байдалд
хөвгүүд гендрийн нөхцөл байдлыг гендрийн асуудлыг нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хөтөлбөрт илэрхий тусгаж оруулсан нь хаана байгаа вэ гэсэн асуулт байх шиг байна. За хөтөлбөрт одоо олон ялгаатай байдлыг талаарх хэсэг байгаа. Энэ хэсэгт ч гэсэн одоо багш сургууль хүмүүжүүлэгчид одоо энэ асуудлыг одоо онцгой сонирхож байвал энэ асуудлыг илүү гүнзгий одоо байхгүй хөтөлбөр бол одоо тэгээд бас зөвхөн эхний хувилбараараа явж байгаа. Тийм учраас тэгээд бас одоо энэ дээр одоо өөрсдийнхөө нөхцөл тохируулаад бас за тэгээд тэндээс гараад ирэхээр зэрэг хүмүүс энэ талаар ярьдаггүй. Ягаад гэвэл энэ бол тухайн орчин нөхцөл. Тэгэхээр одоо тэнд одоо суралцагчдын хооронд багш сурагчдын хооронд одоо ихтгэл үүссэн тийм орон зай байхад би бүрэн санал нийлж байна. За хөгжлийн байр сууриас авч үзэх юм бол хоёр зүйл одоо эрт нас ихэж өөрчлөгдөг. За нийгэмшлийн асуудал за зарим нь одоо энэрэнгүй сэтгэлийн чиглэлд ажилладаг за эрэгтэй эмэгтэй хүүхдүүд одоо энэрэнгүй сэтгэлийг хэрэг хэмжүүл хөвгүүд огтын алинд нь одоо илүү өндөр одоо үзүүлэлттэй байх уу гэвэл огтуд эмэгтэйчүүд байх. За хэрвээ сэтгэл судлалын талаас нь нэг хэмжилт хийх юм бол одоо жишээлбэл одоо зүрхний цохилтын тоогоор жишээлбэл хэмжлээ гэхэд энд одоо ямар ч одоо гендрийн ялгаа байдаггүй. Одоо энэ бол одоо сэтгэлийн хэллийг хөгжүүлэх одоо нийгэм сэтгэл зүйн орчин нөхцөлтийг нэг хэрэгжүүлэхэд ингээд за энэ ч гэсэн бас одоо их сургуульд бас энэ баримтлалыг зааж яхад залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс заасан тогтоох. За би энэ хөтөлбөрийн талаар мэргэжилтэн биш боловч тэгэхээр бид нар одоо зүйлсийг одоо хэрхэн илэрхийлдэг гендрийн үүрэгүүдийн асуудал бол маш чухал. Одоо хит одоо иршүүд байдал бол олон нийгэмд одоо их асуудал байдаг одоо төрдөг гэх мэт одоо тэгээд бас эмгзэг байх биш хөвгчтэй байх гэх зэрэг энэ бүхнийг одоо хөтөлбөрт одоо явандаа тусгах одоо нөхцөл боломж байж магадгүй гэж бодож байна.
За маш олон асуулт ирсэн. За За энэ бол бас их чухал асуулт байна. Нэгүүлсэнгүй сэтгэлд одоо ууртай хосолсон байж болно. Нэгүүлсэнгүй сэтгэл бол сул доройн шинж биш гэдгийг дээрхийг гэгэнтэн бас дурддаг. Нэгүүлсэнгүй сэтгэл нь бусад хүмүүс одоо бид нарыг ашиглах тийм нөхцөл бүрдүүлэх гэсэн үг биш. Өөртөө болон бусдад нэгүүлсэнгүй хандах гэж зүйл байгаа. Хөтөлбөртөө одоо үүнд одоо идэвхтэй нэгүүлсэнгүй сэтгэл гэсэн зүйл байгаа. Одоо хэрвээ хин нэгэнд одоо санал нийлэхгүй бол бас үгүй гэж хэлэх боломж чадвартай байх ёстой. Дээрхийг гэгэнтэн бас энэ ингэж альддаг одоо нэгүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхдээ өөртөө итгэлтэй болдог. Өөрийн одоо хүч чадалд итгэх итгэлтэй болдог. Ийм сэтгэлгүйгээр ингэхгүйгээр одоо хүүхдүүдэд одоо асрангуй нэгүүлсгүй сэтгэл төлөвшүүлж байна. Тэгснээрээ одоо тэднийг одоо золиос болгож ийн гэж ойлгож болохгүй. За хүүхдүүдэд өөрийн одоо мэдрэмжид итгэхийг хүүхдүүдэд зааж сургаж энийг сурахт нь тусалж байгаа. Одоо өөрсдийн сэтгэл мэдрэмжийг одоо судлахад хүүхдүүдэд тусалдаг. Одоо бусад хөтөлбөрүүдэд одоо ийм чиглэлийн зүйл байдаггүй. Тэдгээрт анхаарахад нь тусалдаг. Одоо хэн нэгэн одоо хурц ирээд одоо өөрөө чинь одоо ямар нэг байдлаар одоо мэхэлж ашиглаж одоо тэгээд одоо чухиртэй байвал тэр хүн одоо чихэр барьж байвал одоо хүүхэд тэр айдсын үүднээс үлдэх биш одоо айдс тустай энэ одоо чухал. За хоёр асуултаа хоорондоо холбоотой юм шиг байна. Баг зэрэг ялгаатай. Боловсролын хөтөлбөрийн аль цаг үед нь зөрчилдөөнийг хүчирхийлэлгүй аргаар шийдвэрлэх аргуудыг зааж эхлэх нь зохистой бий.
шийдвэрлэх хэсгийг хариулъя. За энэ хэсэг нь одоо шилдэг одоо энэ салбарын шилдэг мэргэжилтнүүдийн бүтээлүүд дээр суурилсан байгаа. Одоо курсын үндсэн зарчмуудыг уншсанараа та бүхэн энэ асуудлыг одоо энэ хөтөлбөрийн бүлгүүдэд 4-5 дахь бүлгүүдэд хэрхэн шийдэж байгааг та бүхэн одоо ойлгож харах болно. Одоо тодорхой платформ байгаа. Одоо хэрвээ та бүхэн одоо хүчирхийлэлгүй харилцааны асуудлыг одоо сонирхож байвал энд байгаа. За хөтөлбөрийн бүтцэн өөрөө зөрчилдөөний суурь шалтгаануудыг авч үзсэн байдаг. Жишээлбэл Галтрын загварт одоо зөрчлийн эхний шатанд удирдах чадахгүй бол зохицуулж чадахгүй бол одоо яаж одоо асуудлыг энхийн аргаар шийдэх вэ? Хэрвээ цочрлыг удирдах чадахгүй бол одоо тэр одоо бие мах бодод одоо тэр нь мэдрэгдэж бие мах бодод нөлөөлсөн байдаг. Сэтгэл нөгөө хүний ойлгох чадвар, сонсох чадвар, ярилцах чадвар, нийгмийн хэмжигдэх хүн. Тэгээд энэ бол маш чухал. Тэгээд одоо зөрчилдөөний үед болов одоо зөрчил бол системийн асуудал. Одоо системийн түвшинд сэтгэж би чамд хорлол учруулсан ч бол чи эргээд надад хорлоо. Тэгэхээр би дахиад гээд. Тэгэхээр одоо энэ зөрчлийг шийдвэрлэх асуудлыг сонирхдаг хүмүүс бас энэ хөтөлбөрийн энэ хэсгийг бас судлах боломжтой. За бас нэг зүйлийг нэмэх өчигд өнгөрсөн 7 хоногт тохиолдсон оргиж эхэлсэн тэгэхээр одоо өөрийнхөө одоо хаттай зоноос гараад одоо өндөр зоонд орох эрсдэл байна гэдгийг мэдэрсэн. За чих халах тийм тохиолдлыг мэдэрсэн хүмүүс байдгүй. Гараа өргөрөө. За энд одоо анхаарлаа хандуулах зөрчлийг шийдвэрлэх алхамдаа шилжин орох боломжтой болно. Одоо үүнийг одоо ийм одоо суурь төвшөнд одоо хэрэгжүүлэх боломжтой байх. Одоо энэ одоо зохистой маш одоо энгийн мөртлөө оновчтой тайлбарлалаа. За дарамтсаад болсон тэр үйл явдлын үеэр бас хүүхдэд одоо зөрчлийг хүчирхийлэлгүй аргаар шийдвэрлэх ийм одоо маш сайн одоо хөтөлбөр
сургалтад ашиглах боломжтой. Зарим тохиолдолд одоо алхам ухраад одоо юу болоод байна гэдгийг илүү харж илүү сайн ойлгож нөхцөл байдлыг одоо жигнэн үзэж дэнслийн үзэж одоо тэгээ дараачийнхаа алхамыг илүү одоо зохистой байдлаар шийдвэрлэх илүү зөв байж тохиолдол байдаг. Энэ хөтөлбөр дэх одоо үйл ажиллагаануудыг анх тэр санаанд хэрхэн төрсөн бэ гэсэн асуулт байна. Энэ нээлттэй байдал нь таалагдж байна. Одоо материалыг ингэж нээлттэй өгөөмрөөр хуваалцах нь бас эрсдэлтэй биш шүү. Одоо санааг одоо хэн нэгэн гажуудуулах, говьуулах эрсдэл байхгүй юу? Одоо энэ тэнгээс хамгаалсан систем энэ хөтөлбөрт байгаа юу? За энэ одоо ойлголт нь өөрөө хөтөлбөрөөс багшаас хамааралгүй байх гэсэн энэ санаа таалагдахгүй байна. Багш бол өөрөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хамгийн гол нь эцэг эхчүүд байна. Одоо эрсдэл байгаа юу гэсэн асуултад үннийг хэлэхэд ихэнх үеийн хөтөлбөрүүдэд анх боловсруулж байхад одоо хэн таарсантай нь хуваалцаагүй бид нар нийтдээ нийгэмд ихтэй амьдарч байгаа шүү дээ. Эхний хувилбарыг би эхлээд дээрхийн гигантанд зориулж зохиосон энэ одоо боловсруулах иргэний ёс зүй гэсэн сэдвтэй байсан. Дээрхийн гигантны байгууллагад хүргүүлсэн. Дата багш төвдийн одоо архив зохиол бүтээлүүдийн номын санда шилжүүлсэн тэнд нь тэрийг одоо хувилаад одоо таарааж байсан Обама ерөнхийлөгчдийн айлчлахад бас түүнд өгсөн ингээд одоо дэлхийд даяар төгсөн зарим сургуулиуд бид нартай холбогдож эхэлсэн Гэхдээ одоо ямар нэг одоо сөрөг нөлөө үүссэн гэж бодохгүй. Харин ч одоо маш эерэг нөлөө үүссэн. Дээрхий гигантэн энэ талаар одоо их алсын хараатай урт хугацаанд одоо энэ хөтөлбөрийг одоо хуваалцаж болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Зарим багш нартай ярилцахад одоо юунд одоо маш бүтээлчээр хандаж байгаагаа харуулсан. Тэгэхээр одоо чөлөөтэй хүртээмжтэй тавьсан одоо бусад багш нар хэрхэн одоо хөтөлбөрийг бүтээлчээр одоо хөгжүүлэхийг харах нь надад илүү сонирхолтой байна. Одоо амьдрал хэрэгжүүлэх нь чухал биш юм шиг ийм сэтгэл бити төрөөсэй гэж бодож ийн хэрэгжүүлэх нь түгээн дэлгэрүүлэх нь чухал. Одоо та юу гэж бодож байна? За
сөрөг альва эрсдэл байгаа юу гэдэг тал дээр одоо та нарын одоо онлайн сургалтын хэсэгт одоо жишээлбэл бүртгүүлэхгүйгээр шууд татан солилцож байх нь зүйтэй юмаа ингээ бие юмыг хэрэгжүүлэхэд хүүхдүүд ингэж хариулсан ч гэдэг юм уу хүүхдүүдэд ингэж нөлөөлсөн гэсэн энэ мэдээлэлээ солилцож явах нь энэ тал нийгэм сэтгэл зүйн боловсролын талаар ямарваа нэг бэлтгэл сургалт аваагүй яаж хэрэгжүүлэх энэ тал дээр хүүхдийн сэтгэлийн хөгжлийн талаар яаж ажиллах талаар сургалтанд хамрагдаагүй багш нарын сургалтын ихэнх хөтөлбөрүүд маш богинохон курс байх болов хэдэн өдрийн курс байх ч магадгүй одоо ингэж хэлдэг хүмүүс байгаа багш нарт өгч нь багш нар өөрсдөө яаж энийг яахаа мэднэ гэж тэгдэг. Гэхдээ энэ бол бас тийм биш. Зарим багш нар өөртөө итгэлтэй байна. Зарим нь бас эргэлзэн яахаа мэдэх, зарим нь мэдэх, зарим нь мэдэхгүй тэр ч бодгоо бүр хэрэгжүүлэхээс татгалзч магадгүй тийм учраас багш нарт дэмжлэг хэрэгтэй. Одоо их сургуулиудад зориулж миний боловсруулсан хөтөлбөрт одоо суралцагчдыг одоо бид нар ямар байхыг хүсэж чинь тийм болоход нь одоо түлхэц өгөх тийм нэг одоо бас ирмэлцэл ажиглагдаж байгаа. Авчрах тийм нөхцөлийг бүрдүүлэх ийм үүрэг хариуцлага бидэнд ногдож байгаа. Багш нарын боловсролын талаар ярихад одоо ийм энэтэй холбоотой ийм асуулт байна. Нэгүүлсэнгүй хөгжүүлэхийн тулд одоо урт хугацааны практик ажиллагаа хэрэгтэй гэж багш сургууль хүмүүжүүлэгч хүүхдүүдэд үүнийг өөрөө одоо нэгүүлсэнгүй сэтгэлийг хөгжүүлээгүй болвол яаж энийг зааж сургах юм бэ гэсэн хэрвээ багш одоо өөртөө энэ чанаруудыг хөгжүүлэх цаг байх уу гэвэл за энэ эмпирик асуулт байна л да. Нэгүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд ямар хугацаа хэрэгтэй вэ гэж 2-7 хоногч байж магадгүй 17 хоногч байж магадгүй бүх насаараач хөгжүүлэх хэрэгтэй байж магадгүй. Өөрөө ийм сургалтанд хамрагдаагүйгээр одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа өөртөө ч гэсэн одоо энэ хөтөлбөрийн үр шимийг хүртдэг. За богино хугацаанд өөртөө нэгүүлсэнгүй сэтгэл төлөвшүүлэх болцоотой юу гэдгийг би одоо 100% итгэлтэй биш ч гэсэн одоо хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй.
За энд одоо маш сонирхолтой одоо олон янзын саналуд байна. Гэхдээ туйлширсан байдалд за нэг талд нь багш нар өөрсдөө нэгүүлсэнгүй байх ёстой, нэг зөвхөн нэгүүлсэнгүй багш л хүүхдүүдийг нэгүүлсэнгүүдэд сургах чадвартай гэж тэгээд багш нарыг яаж нэгүүлсэнгүү болгох вэ гэж энэ маш хэцүү их эсвэл одоо өсвөр наснд нь зааж болно. Тэгвэл илүү одоо цаг хугацаатай байж дунд сургуулиас эсвэл цэцэрлэгээс эхэлж зааж юм уу гэдэг бага наснаас нь хэрэгтэй бүх багш нар одоо гайхамшигын нэгүүлсэнгүү болохыг хүлээгээд суух арга байхгүй. Тэгээд гайхамшигтай нэгүүлсэнгүү багш л энийг зааж ёстой гэж үзэж болохгүй. Тэгэх юм бол одоо хязгааргүй хугацаагаар хүлээх хэрэгтэй болно. Тийм учраас одоо л эхлэх хэрэгтэй байна. Энэ талаар дээрхийг эгентэн одоо л ярьж байгаа биш, олон жилийн турш ярьсан одоо нэг энэ чухал асуулт юм шиг санагдаж байна. Нийгэм сэтгэл зүйн сургалтыг одоо насанд хүрэхстийг сургахгүйгээр яаж хэрэгжүүлэхэд насанд хүрэхстийг сургах бол насанд хүрэхстэд юм сурах нь арай хэцүү байдаг. Энэ талаар таны одоо бодол цааш энэ талаарх одоо юу одоо санаж явдаг вэ? Тэгээ энэ мөрөөдөл гэдэг зүйл бол тодорхойлолтоор юу ч хийж болохгүй гэсэн. За манай захирлаа хүрэлцэн ирлээ. Доктор Лувсан Дэнцэнгийн нэгүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх чиглэлээр мэргэжилт таны мэдхүй суурилсан нэгүүлсэнгүй сургалтын мэргэжилтэн би бас нэг юм нэмий. За сүүлийн үеийн судалгаагаар одоо хэдэн жилийн өмнө нийтэлсэн багш нарыг одоо хүүхдүүдэд одоо шийтгэх сэтгэлгээнээс татгалзахад одоо багш нарыг нөлөөлөх ахлах сургуулийн багш нар хоёр одоо богино онлайн зөв тайлбарлах талаар ийм одоо хоёр богино хугацааны курс явагдсан онлайн дээр тэгэхээр суралцагчдын одоо буруу зан үйлийг одоо нэгүүлсэнгүй байр сууриас тэгэхээр одоо суралцагчид одоо зөв сайн зан үйлтэй байх нь одоо тэгэхээр одоо айжмаар ахиж дэвших хэрэгтэй баг шууд одоо уул орой дээр гарах гэж яар хэрэггүй.
Тэгсний дараа энэ хөтөлбөрийг одоо цаашаа нь хөгжүүлж эхэлсэн. Тэгэхээр одоо орчны эсэргүүцлийг одоо даван туулж явах оронд одоо бага сонирхсан одоо багахан бүлэгтэй эхэлж хэрэгжүүлээ. Тэгээд тэрнээсээ өргөжөөд ажмаар хилээд явах нь бусад хүмүүс энэ одоо замаар явах нөхцөл бүрдэх боломжтой гэж бодож байна. За бидний цаг одоо өндөрлөх гэж байна. Одоо нэг 2 асуулт тавиад одоо бидний хөндөөгүй асуулт дарах 2 асуулт. Нийгэм сэтгэл зүйн боловсрол хүүхдэд нөлөөлөх байдлын талаар 2 асуулт хоорондоо холбоотой. Хоёулангийн уншия. За өөрийн үнэлгээ эсвэл одоо хамтран ажиллагчдын үнэлгээ эсвэл хамтран суралцагчдын үнэлгээ эсвэл багшийн үнэлгээ байх ба аль нь илүү оновчтой вэ гэсэн асуулт. Дараагийн асуултанд одоо хэмжилтүүд дээр дэндүү их хэрэгэлдээд бид нар одоо нийгэм сэтгэл зүй ёс суртахууны хэмжигдэхүүн одоо энэ хөтөлбөрийн агуулгаас салсан юм шиг санагдаж байна гэж ах шиг. За үнэлгээний төрөл хэлбэр нь ямар асуулт тавьж байна гэдгээс шалтгааллах байх. Бид нар одоо олон янзын арга хэрэгжилж болно, хэрэгэлдэг. Энэ одоо юу судалж байна, ямар одоо үр дүн гаргаж ирэхийг хүсэж байна, юуг үнэлэхийг хүсэж байна гэдгээс бүх юм шалтгаална. За 2 дахь асуултын хувьд надад их таалагдсан. Яагаад гэвэл энэ баг зэрэг өдөн хатгсан. За яахаж үнэлэх гэж байгаа юм бэ гэж. Одоо хүүхдүүд одоо энэ хөтөлбөрийн үр дүнд одоо үр шимийг хүртэх ёстой гэсэн ойлголт байж байгаа. Гэхдээ яг үнэн хэрэгтэй тийм байна уу? Одоо сургуулиудаар авч үзэхэд одоо тийм мэдэгдэх үйс дөрвтэй өөрчлөлтөө гараагүй байдаг. Дунджаар гэхдээ сургуулиудыг одоо захирлан дэмжсэн захирлан дэмжээгүй сургуулиудтай ингээд харьцуулаад үзэхлээр зэрэг захирлууд нь дэмжсэн сургуулиудад өөрчлөлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ийм одоо судалгаанууд, үнэлгээнүүд одоо энэ хөтөлбөр амжилттай хэрэгжихэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг хэмжих нөхцөлийг бүрдүүлж байгаа. За 4 одоо бүрэлдэхүүн хэсэгтэй одоо
тэгэхээр одоо ингээд одоо дараагийн ажлын иш үндэс баримтлал болгох үнэлгээнүүд хэрэгтэй байдаг. Эхлээд багш нарын үнэлгээнээс эхлэх хэрэгтэй байх. Бас сургуулийн удирдагчдын үнэлгээ одоо юу нь одоо зөв санагдсан, юу нь буруу санагдсан, юуг нь өөрчилсөн бэ гэх зэрэг ийм асуудал би судлаач биш. Одоо судалгааны хөтөлбөрийн талаар судалгааны баримт мэдээлэл надад байвал би сургуулийн захиргаан дээр очиод энэ судалгааны баримт мэдээлэл энэ байна, нотолгоо энэ байна. Баримт мэдээлэл өгөгдөл байхгүй бол би сургуулийн захиргаанд ийм байдлаар хандах боломжгүй байна. За түрүүн одоо сайхан хэлсэн одоо заавал одоо детектив байх албагүй одоо хөтөлбөрийг одоо хүний үнэлгээ хийхгүй бол яаж түүнийдээ нотхоо баримт болгох вүлээ. За энэ хөтөлбөрт одоо юунд суурилж энэ хөтөлбөрт итгэх зүгээр л итгэл байх юм уу одоо тэгэл хийгээд байвал одоо бусад хүмүүст нөлөөлнө гэж бодох уу? Энэ ингэж хандах нь оновчтой биш. За хөтөлбөр одоо сөрөг нөлөөтэй юу гэдгийг бас авч үзсэн байх хэрэгтэй. Сайжруулан төгөлдршүүлж явуулах нь чухал. За ингээд хүндэт гівшийг эндэрт урья. За та одоо энэ хэлцүүлгийн зөвхөн сүүлчийн хэсгийг сонсох боломжтой бидэнд. За энэ асуултуудын талаар танд одоо хэлэх зүйл юу байгаа вэ? За би энэ хэлцүүлгийн ихэнх үед оролцоогүйд уушилт гуйж байна. Тэгэхээр та нар хэлсэнчлэн одоо миний бие чилэрхүү байлаа. За энэ одоо манай энэ хэлцүүлэгт оролцсон хүмүүс маань өнөөдрийн өчигдрийн гайхамшигтай мэргэжилтнүүд одоо гайхамшигтай ажил хийлээ. Та бүхэн бүгдээрэнд нь талархтай илэрхийлье. Бас ялангуяа онцгойлон манай энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Вана сан Далай ламын сан Эмори их сургуулийн ажилтнуудад онцгойлон талархал илэрхийлье. Вана сангийн Нишанси Далай ламын сангийн төлөөлөгч Эмори их сургуулийн Carol энэ хүмүүс үнэхээр одоо энэ бүхнийг одоо боломжтой болгоход нөлөөлж чармайж ажилласан
та бүхэн маш холоос одоо зорж ирсэн учраас энэ хөтөлбөрийг одоо ямар их чухалчлан үзэж байгаагийн илрэл та бүхний дэмжлэг бидэнд үнэхээр хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн хүрэлцэн ирсэн. Одоо та бүхэн биднийг дэмжиж байгаагийн илрэл. За холоос ирсэн төдийгүй тэгэхээр энэ бол одоо бидний ажлын зөвхөн эхэллэн шүү. Одоо энэ хөтөлбөрийн нээлт явагдлаа. Тэгэхээр одоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээс энэ хөтөлбөрийн амжилт шалтгаална. Доктор Бернард түрүүн дурдсан за тэгэхээр 3 хүнийг платформд урьмаар байна. Тэгэхээр одоо яаж энэ энэтхэгтэй нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны хөтөлбөрийн нэг хэсэг хэрхэн байх вэ гэдгийг яриулъя. Гурван оролцогчийг нэрээр нь дуудлаа. За бид нар Брендан өчигдөр надад сануулсан 3 жилийн өмнө бид хоёр дарамсалаад дээрхийн гигантэнд бараалахаар огт өөр сэдвээр уулзахаар очсон. Тэгээд энэ номнуудын нэгийг авсан. Ийм байдлаар би нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны боловсролын талаар мэдээлэл анх авсан. Одоо ном ингэж л тусалсан. Тэгэхээр одоо ээлдэг одоо зарлах гэсэн бид одоо би хэнийг хэлж яах гэхээр зэрэг бид нар энэ сүүлийн жилүүдэд одоо энд одоо дэмжсэн оролцсон байгууллагууд байгаа. Энд Вана болон бусад байгууллагууд одоо энд тусалсан одоо энэ бүх хүмүүс энэ зөвлөл одоо зөвхөн одоо энэ хэвээр хязгаарлагдахгүй MRI Далай ламын сангийн дэмжлэгт бас түшиглэнэ. За дэмжлэг хэрэгцээтэй байгууллагуудад бид нар ч гэсэн бас тодорхой хэлбэрээр одоо тусалж дэмжинэ. За бас нэг зорилго бол бас улс орны одоо бусад хэсэг ч гэсэн бас хороо байгуулах ч юм уу тийм зорилго бас байгаа. За бид нар одоо энэ бүх хөтөлбөрийг хүлээж авсан, энэ мэдээллийг хүлээж авсан ийм одоо шинэ нэрчтэйгээр одоо гэртээ харихын өмнө одоо та нарын анхаарал одоо MRI-гийн олгосон энэ бүх дэмжлэг одоо олон арга хэлбэрээр
одоо энийг одоо тус тусын нөхцөл байдалд авчирхад одоо хамгийн эхлээд одоо хүртээмжтэй зүйл болвол онлайн платформ байгаа. Тэгэхээр бүгдээр энэ онлайн платформд хандаарай гэж хэлмээр байна. За хэрвээ одоо энэ онлайн платформын хаягийг бид өгөөгүй бол одоо нэг ажилтан дээр гүйж очиод энэ линкийг нөгөө ийм хаягаар хандана. Тэгэхээр одоо сонирхсан хүн бүхэн одоо нийгэм сэтгэл зүйн ёс суртахууны сургалтыг хэрэгжүүлэх сонирхолсон хүмүүсийн хувьд одоо онлайн зэрэгцээ бас бичлсэн байдлаар бас одоо бүс нутгийн хэмжээнд бас хамтран ажиллах боломж байгаа шүү гэдгийг та бүхэнд мэдээлье. За альва асуулт салавлах зүйлээ эсвэл хамтран ажиллахыг санал болгох зүйл байвал бидэнд манай энэ имэйл хаягаар хандаарай. Гэсэн энэ хаягаар хандаж болно. Тэгээд бид нар одоо асуултанд чинь хариулахад бэлтгэхэд одоо бидэнд цаг баярлалаа. За Нишантиг талархлын үг хэлэхээр өөрхийн өмнө одоо нэг сануулгах зүйл хөтөлбөр энэ болвол дээрхий гигантны одоо дэлхийн дахны тусын тулд одоо санаачилсан санаачлага өнөөдөр үдээс өмнө бид нар сонссон одоо энэ асуудал энэ үнцийн хүний суурь үнцнийг одоо дэмжих нь хичнээн одоо яаралтай бөгөөд чухал үйл ажиллагаа ягаад гэвэл одоо маш ноцтой одоо сорил бэрхшээлүүдтэй бид нар тулгарч байгаа. Тэгэхээр одоо дээрхий гигантнийг сэтгэлдээ санаж ажиллаарай одоо та бүхэнд одоо ингэснээр одоо урам зориг бий болж сэтэл дээрхий гигантны эрүүл мэндийн төлөө та бүхэн залбираарай. Бидэнтэй одоо олон жил хамт байхыг гуйж залбираарай. За ингээд энд байгаа хилцүүлгийн оролцогч та бүхэнд бүгдээрэнд нь талархал илэрхийлье. Би одоо өөрийнхөө асуултыг тавьмаар байна. Гэхдээ би дээрхий гигантны суудалд суучихсан байна. Үүндээ би их баяртай байна. Асууж явах юм уу тий? За дээрхий гигантын Далай ламтны санаачлагт талархал илэрхийлмээр байна. Энэ одоо санаач
бүрэлдэхүүнлэгт оролцсон хүмүүст одоо бүх оролцогч бүх зочдод дэлхийд даяараас ирсэн зочдоо талархад илэрхийлье. Энэ одоо олон улсын нийтэнд оролцох зорилготой тэр холоос ирсэн талархад илэрхийлье. Дээрхийн гигантын Далай ламын байгууллага Тэмба Цэрэнгбай гişла Нима Дэнцэндай Дан шижигдсэн гих зэрэг энэ хүмүүст онцгой талархад илэрхийлье. Мөн одоо Сарагийн гэр бүл гих зэрэг энэ хүмүүст бас одоо зочломтгой сэтгэлээр дэмжсэн талархад илэрхийлье. Мөн одоо Вана сангийн багт талархад илэрхийлье. Дээрхий гигантны байгууллагын товчоо энэ одоо үйл ажиллагааг боломжтой болгосон талархад илэрхийлье. Мөн одоо дээдлийн засаг захиргааны төлөөлөгчд бас талархад илэрхийлье. За тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулахад хамтарч оролцсон бүх хүмүүст талархад илэрхийлье. Мөн одоо энэ сайхан цэцгийг зохион байгуулсан талархад илэрхийлье. За бас одоо энэ хөтөлбөрийн номнуудыг одоо орчуулахад бас оролцсон тэр хүмүүс. За мөн одоо энэ хөтөлбөр дэлхийн ихэнх сургуулиудад хүрэх нөхцөлийг бүрдүүлэх сургуулиудад түгэн дэлгэрэх нь гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд гүний талархал илэрхийлье.